Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 100 гаруй сумдад өвлжилт хүндэрч цагаан зууд нүүрлээд байна. За энэ сарын эхнээс ихэнх нутгаар огцом хөдөрсөний улмаас орон нутагта зудан байдал үүсч болшгүй цагуурын байгууллагаас сэрэмжлүүлээд байгаа. Хэдийгээр энэ зун хадлан авахд хүндрэлтэй байсан ч малчид өөрсдийн аль бололцоогоор жалах судагнаас хадлан авсаар улсын хэмжээнд 2016 онтой харьцуулахад адил төвшөнд 1 сая гаруй тонн байгалийн хадлан бэлтгэсэн. Гэвч өнөөдөр ихэнх аймагуд өвс тэжээлийн нөөцөө дууссан байна. Аймгийн нөөцийн 90%-ийг бол өнөөдөр зарцуулаад дуусч байна. Нийтдээ 170-аад тонн өвс, 460 тонн тэжээлийг аймаг бол бэлдсэн. Эннийхээ 90%-ийг бол өнөөдрөөс малчтаа хүргэсэн. Ер нь одоо сумын нөөц, аймгийн нөөц бол үндсэндээ одоо шахагдж байна. За улсын нөөцийн нөөц тэжээлийг бид бас боломжийнх нь хэрээр одоо сумуудад хуваарлаж, ялангуяа хүндэрсэн бүс нутаг сумуудад хүргэх ажлыг бол сум орон нутгийн удирдлагатай хамтран зохион байгуулж байна. За ер нь бол хүүтэрч цас бас ихэнх нутгаар орж бас ер нь 9 сум бол нэлээд хүнд байдалд байна. Монгол Улсын шадар сайдар ахлуулсан ажлын хэсэг өвлжилт хүндэрч байгаа ялангуяа баруун аймагуудын нутгуудаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцж байгаа. Хэдийгээр өвлийн адаг сар дуусч байгаа ч хаваржилт үнэхээр хүндэрч болцсохгүй учраас малчид дор бүрнээ бэлтгэлээ сайтар базаахыг аймаг орон нутгийн удирдлагууд зөвлөж байна. За өнөөдөр Өвсгөл аймаг цас багтаа байгаа ч гэсэн бэлчээрийн даатс болон бэлчээрийн өвс сургамлын манд одоо энэ доролттой холбоотой зуншлаг муутай холбоотойгоор хаваржилт бол хүндэх ийм эрсдэл байгаа. Аймгийн хэмжээнд бол бид тодорхой ажлуудыг бол хамтдаа зохион байгуулж хэрэгжүүлж байгаа. Аймгийн онцгой комиссаас шийдвэр гаргаад тэгээ өвс тэжээлийн одоо байдалтай холбоотойгоор бид аймгийн онцгой комиссаас эхний ээлжинд малчтаа 100 тонн тэжээл 400 тонн өвсийг Өвсгөл аймгийн хэмжээнд аймгийн онцгой комиссаас бид шийдвэр гаргаж хөнгөлөлтөө үнээр олгох энэ ажлыг зохион байгуулж байна. За улсын нөөцийн өвс тэжээлийг малчтад хөнгөлөлтөө үнээр олгох үнгүй өгөх зэрэг тусламжийн цуваа өнгөрсөн 7 хоногт Улаанбаатараас хөдөлсөн. Харин энэхүү тусламжийн өвс тэжээлийг үнэхээр өвлжилт хүндэрсэн аймаг сумдуудад хүргэх нь хамгийн чухал гэдгийг орон нутгийн удирдлагууд учрлалаа.